Сайн байна уу? Намайг Будгэр логтой Хулан гэдэг. Би Stem Cell Onco Улаанбаатар Японы франчайз амьд үүдэлсэн салууны үүсгэн байгуулагч. За миний бодлоор юун төрөнд манлайлагч хүн өөрийгөө менежер сэтгэлгээтэй хүн үү, эсвэл инженер сэтгэлгээтэй хүн үү, эсвэл бүр борлуулагч чадвартай хүн үү гэдгээ тодорхойлоод яг түүнээрээ толгуурлаад бизнесээ хөгжүүлэл өөрт нь төхөн гэж бодож байна. Харин сул талаа өөрөө хүлээн зөвшөөрөө чаддаг хүмүүсээр нь багаа бүрдүүлээд ажиллавал илүү хурдцтай явах болов уу гэж бодож байна. Нэгдүгээр. За хоёрдугаар болохоор бизнес хийж байгаа хүн эгоогоо даах хэрэгтэй. Тэгвэл чадахгүй зүйлээ бусдаасаа асууж, яг ижил зовлонтой ижил захирлуудаасаа бас санал бодлыг нь асууж авах хэрэгтэй гэж боддог. Гуравдугаар болохоор сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргахыг бол бүр мартах хэрэгтэй гэж боддог. За аудио хувилбараа гэх юм бол би Jenny Gerhardt-ыг хамгийн сүүлд сонсож дуусгасан. Маш сонирхолтой байсан. Уншсан ном гэх юм бол би Ганц зэрэг захирлын бизнесийн менежмент гэдэг номыг ер нь үе бас зарим нэг асуудал шийдвэр гаргаж чадахгүй байх үедээ ч юм уу зөвхөд уншихад бол аюу гой шийдэл гаргаж тусалдаг. Тэгээд Ганц зэрэг захирлаа бас баярлалаа. Чинээр бизнес эхэлж байгаа хүмүүс эрсдлээ маш сайн тооцоо зоригтой шийдвэр гаргахаас өмнө буцлаа гэхэд би аль цэг дээр буцаж ирэх вэ гэдгээ маш сайн өөртөө тооцох хэрэгтэй гэж боддог. Мөнгө санхүүгийн хувьд ч гэсэн цаг хугацааны хувьд ч гэсэн би юуг алдаад харамсахгүй байх вэ гэдгээ тооцоолол их зүгээр юм болов уу гэж шинээр эхэлж байгаа залуустай зөвлөмөр байна. JS1 Монгол бизнесийн глобал хэл